Жавсансүрэн докторыг Монгол улсын Килийн шугамаас төрсэн 14 баатрын хотгон дор ирчээд байна. Тэгээ яг халах голын байлдаанд одоо амжилттай өөр гүйцэж дайсан этгээд ялж гавь байгуулсан Монгол улсын баатар Цогдонгийн Гомцгийн Цогдон, Төмөр баатар, улсын баатар, Жамба, Гуйлан, Шийлэг нарын одоо хөшөөн дээр ирчээд байна дурсгалт. За ингээд энэ одоо яг баатрын хөшөөн дээр бол Байтаг богдоос төрсэн бас баатруудын хөшөө тийм тарагдж байна. За хойд талд нь болохоор Баруун аймгийн Тулгуурлалтанд орсон тэндээс гавь явуулсан баатруудын хөшөө харагдж байна. За энэ хөшөө халах голын баатруудын хөшөөн дээр ирж энэ нэвтрүүлэг эхэлж байгаа гол шалтгаан нь бол энэ ихэр сутаа хайрхан компани захирал Отхон Баатар гэдэг одоо миний төрсөн дүү энэ миний дэрэг зогсож байна. Халах голын дугаар заставт олон жилийн өмнө тэнд 3 жилийн цэргийн албаас учраас энэ сайхан одоо отрядынх нь тэр отрядаас төрсэн баатруудын энэ хөшөөн дээр одоо эхэлж байгаа юм аа. Агуулга нь бол Отхон Баатар бол цэргийн албыг 3 жил албаасан дугаар заставын эвлийн өөрийн дарга хийсэн 3 жил гэдэг бол бас бага хугацаа биш л дээ. Нэг техникум төгсөөд амьдралаа аваад явах тийм одоо хугацаанд албаасан байгаамаа. За энэ 3 жилд албаахт бол тэнд албаажсан кэлч үзэл бий болдог. Кэлч үзэл гэдэг бол эх оронч үзэл л дээ. Тэгээ эх оронч үзэл төлөвшөж тогтсон учраас энэ Жавсансүрэн докторийн килийн дагуу аялаж Монгол улсын хил дээр үр гүйцэтгэж байгаа тэр алтан сайхан хүмүүсийн нэвтрүүлгийг яг одоо дүр сүнслэгээр нь болоод ном бичиж гаргасан байгаа. Энийг уншиж ийм сайхан үйл явуулсан үйл ажиллагаанд нь манай дүү Жавсансүрэнд бас их гүн талархал илэрхийлж байна. Тэгээд Отхон Баатар дүү маань Жавсансүрэнд одоо үзүүлж байгаа талархлаа хэлнэ. Би сутаа хайрхан компани захирал Отхон Баатар гэдэг хүн байна. За ингээд 1985-аас 88 онд Томогт одоо халах голын отрядын одоо харын тэн ставд 3 жилийн албаасан. За энэ албаас нийт одоо хэлчихэд онжуудаа болон одоо улс төрийн орлогч, өөрийн туяа жаргал, заставын байлдааны эвлэх сургуулийн орлогч Гамболд нарт одоо мэдлэгээ төвшүүлж байна. За ингээд одоо намайг таньдаг мэддэг бүх хүмүүстээ одоо энэ сайхан бэлэгтүүдийн мэндийг одоо хүргэж байна. За их түүхийн жимээр одоо нэвтрүүлгийг санаачлагч зохион байгуулагч одоо эх оронч одоо доктор Жавсансүрэн танд одоо сутаа их цэцэг компани зүгээс одоо сая төгрөг одоо хандуулж ажилд нь амжилт цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсэн энийг өгж байна. Зөө баярлалаа. Санамсаргүй ямар сони. Гүдэ ороод нэг ийм нам гаргасан. Тэгэхээр нэг эх оронч гэр бүлийн зүтгэл та бүр баг анхны арайдаа нэвтрүүлгээс эхлээ намайг мэдсэн юм байна тий. Тэгэхээр бас баяртай байна. Тэгээд бас бид нарыг ингээд танилцуулж байгаа чойнон бахта бас баярлж байна. Тэгээ Монгол улсын торгон ил дээр зогшиж хүндтэй бөгөөд ховорхоо үзэн эзэн болсон танд энэ сайхан номын дээж бас гардуулъя. За баярлалаа. Номын цагаан буюу өнгөршгөө. За энэ өмнө бол сая халах голын одоо отрядаас халах голын участок төрсэн баатруудын тухай сая танилцуулсан. Саяын тэр юутай холбогдуулаад би хэлэхэд миний аав халах голын байлдаанд 39 оны дайнд 5 жил байлдаанд орсон. Бас чөлөөлөх дайнд орсон. За одоо яг энэ хөшөө бол хойд Килийн одоо Килийн аймагуудаас төрсэн баатрууд байна. Батын дорж байна. Самдан жамцын Лавг дорж баатар байна. Жаданбын Нэхит байна. Хорлоогийн Дам байна. Дамдгийн Намнан, Баясгалангийн Бадам гэсэн ийм одоо баатрууд төрсэн байгаа юм аа. Ер нь тэгээд одоо улсын Килийн шугамаас баатрууд төрдөг. Дайны үед баатрууд төрж байсан, инх тайвны үед ч баатрууд төрсөн. 50 цагийн үед бол Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын хил хамгаалах ерөнхий газрын дарга, Килийн зэргийн командлагч Цэдэнш гэдэг хүн одоо баатар төрсөн. Килийн шугамаас маш олон гавьяатууд бас төрсөн. Ийм алдар суутай байд юм аа. Ер нь Килийн шугам бол одоо хүнийг сайхан хүмүүжүүлдэг, төлөвшүүлдэг ийм сайхан зүйл гэдгийг одоо би бахархаж хэлмээр байна. Килд одоо 40 жил зүтгэсэн хүнийхээ хувьд бас 15 жил кил хамгаалах байгууллага 2 ангийн захирагчаар ажилласан хүний хувьд ингэж л бодож явдаг да. За одоо 3 дахь сайхан дурсгалтын хөшөөн дээр одоо ирчээд байна. Энэ бол Ховд аймгийн одоо Байтаг богдын уулын Бүдүүн харгаатын тулдаанд орсон баатруудын хөшөөн дээр ирчээд байна.
За энэний өмнө одоо хэлэхэд бол одоо миний дүү бид хоёр бол яг Ховд аймгийнхаа нутаг дэвсгэрээр онож төрсэн юм уу одоо Ховд аймгийн цэцэг сум. Тэгээ Байтаг богдын тэр бүдүүн харгаатын тулдааны талаар их сайхан гоё кино гарсан шүү дээ. Анх гарсан үед бол бас нууцлалтай байсан. Одоо бол хамаагүй одоо дийлгэж одоо олон түмэндээ хөргөж байгаад их талархал илэрхийлж байна. Тэгээ тэр бүдүүн харгаатын одоо тулдаанаар төрсэн баатар бол Бигзийн Гяван байна. За Баян балын Тэгшээ баатар байна. Лүндвийн Даваад орж баатар байна. Ийм одоо гурван баатар эрэлгээр одоо тулдаж дайсны давуу хүчтэй тулалдаад дайсны олон хүчийг одоо устгаж эцсийн мөчт бол өөрсдийнхөө одоо тэр аймыг эх орныхон төлөө Монгол улсын төлөө Кэлгизгарын бүрэн бүтэн байдал газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө байлдаж амиа ирсэн юм аа. Ийм учраас бол энэ түүхэн энэ сайхан гавьяг нь бол бид хизээч мартаж болохгүй. Бид одоо энийг одоо ирээдүйн болсон хүүхд залуучуудад сурагч нарт хүргэх юм өргөтэй юм аа. Би тэгээ жил болгон одоо энэ хууль сахиулах их сургууль дээр энэ баатруудын талаар хичээл сургууль орж зөвлөх мэрэгчд үйлчлэгээ үзүүлдэг. Хилийн зэргийн дээд сургууль дээр нэг явуулсан, тэр ахлагангийн сургууль дээр нэг явуулсан. Сүүлийн 2 жил нь ковид одоо гарсан учраас одоо 2 жилдээ бол тасраад байна. Цаашдаа өргөжлээд ингээ явна. Бас Булган аймгийн Тишгийн Хилийн хотод нэг удаа энэ ахын мэрэгчний зөвлөгөө үйлчлэгээ явуулсан. Энэ дотор энэ 14 баатрыг бол тоолгож одоо ярьсан. Хүмин сонор гэж чулуун хэлж байл Хүмин хатуу гэж улсын шүнж байл Хүмин нуруутай гэж усан сэрэмжлүүлж байл Хүмин сэтгэлээр За миний аав халах голын байлдаанд 5 жил албаасан. За энэ хугацаанд бол армийн богино Хилийн цэргийн олон анги салбарууд байлдаанд оролцсон байдгийг. Аа маань ардын армийн 22 дугаар март 22 Монгол Улсын баатар Дугаржавын одоо ангид албаасан. Тэгээ тэр их олон цэргүүд дотроос нэг 1000 цэрэг байлаа гэхэд бол хамгийн шилмэл цэрэг байсан байгаа юм. Яагаад гэвэл өөрийнхөө морин жолоочоор ажилласан. Тэр даргынхаа амнаас аюулгүй байдал, бичиг баримт, бууз, эвсэг, морь унлага байлдааны морь шүү дээ, эрдэнэ морь биш тэр. Тэр морины бүх бэлэн байдлыг ингэ чангаж явуулсан юм хүн байгаа юм аа. Тэгээд нэг ёсны дайнд орсон, дарийн утаа өнөрлсөн юм нэгэн байлаа миний аав. За дараа нь бас чөлөөлөх дайнд орсон. Ингээ ааваараа их бахаргадаг. Аа маань 9 хүүхдийн эцэг. Хүүхдээ хөвдөгч, зөв хүмүүжүүлж, хөдөлмөр дуртай, ажил хийх, юмыг зөвөөр ойлгох. Ийм үзэл бодолд одоо сургасан учраас бид нар өнөөдөр бол өсвөл сайхан амьдраад ингээ явж байгаа нь бол тэр манай аав ээж юм буу ингэж боддгоо. За миний дүү бол яг аавын тэр байлдаан болж байсан тэр газарт 24 дугаар отряд бол Монгол улсын энэ одоо хамгийн эсэрдээгийн чухал одоо байрлал ийм отряд байгаа юм. Тэр отрядын дугаар заставд Эвлийн хорооны одоо дараагаар 3 жил албаасан. Ингэж 3 жил албаахтаа бол нэр төртөө ингэж албаасан заставын нийт бүрэлдэхүүнд эвлийн ажил. Тухайн үеийн нам улс төрийн хүмүүжлийн ажлыг тэр бие бүрэлдэхүүнд хүргэх. Хэлчин дайчдыг одоо хэлч үзрээр хүмүүжүүлэх. Эх оронч үзэлтэй болгох. Энэ юунд бол их одоо хүчээр зүтгэл ингэж гаргасан. Тэр утгаар бол одоо Хилийн цэргийг байн гардаг. Хилийн цэргээрээ байн бахархдаг. Ийм одоо дүү байгаамаа. Тэгээд өнөөдөр бол манай дүү бол ихэр Сута гэсэн одоо хариуцлагатай компани захирлаар ажиллаж байна. Доороо олон одоо хүмүүсүүдийг ажлын байраар хангасан. За ажлын байраар одоо хангасан учраас тэр ажилчид нь бол өнөөдөр бүгд байртай орон сууцд орчин үеийн. Бас унах унаатай. Ингээд сайхан явж байгаа явдал бол одоо манай дүүгийн одоо ажил хичээнгүй байдал харагдаж байгаа. Цаад утгаараа аав ээжийн тэр сайхан хүмүүжлэнд явж байна. Тэгээд түрүүнд бид нар бол халах гол болон Байтаг богдоос бүдүүн харгаатын тулдаанд орсон мөн хойд Хилийн тулгуурлалтанд орсон баатруудын хөшөөн дээр сая одоо явсан сум доктор та ярилцлага явсан. Одоо яг энэ бидний ард талд байгаа энэ бол хил хамгаалах байгууллагыг алтан шонхоор ийм сайхан хүндэтгэлтэй хөшөө байгаамаа. Тэгээд энэ Хилийн шугамаар одоо явж өөрийнхөө унаатаа явж өөрийнхөө зардлаар явж өөрөө одоо сэтгүүлчийнхаа үр гүйцэтгэж
олон сайхан бичлэг хийсэн явдал байна. Мөн 1000 гуцтай ном түүхийн жимээр ийм сайхан ном гаргалаа. Тэгээ энэ бол Facebook, интернетээр нэлээд явдаг л да. Энийг манай дүү маань үзээд, бид нэр үзээд олон хэлчихэд одоо бахархдаг. Тэгээ олон одоо хэлчихэд маань үгээ одоо төр засагтаа хөргөх хоорондоо одоо ингээ уулзаж учрах асуудал бол их мөрөдөгч болвол тэр болгон биелэхгүй байгаа юм л да. Гэрэн хэлийг шугамдаар тэтгэвртэй гараад үлдэх нь нэлээд хэсэг байна. Нэг хэсэг нь бол Улаанбаатарын төвлөрсөн газар ирж байна. Тэгээд энэ түүхийн жим нэвтрүүлгээр хийгээд байхаар зэрэг чи энүүгээр уулзаад учраад ингээ нэгэндээ хэлхүүгээ хэлээд байгаа юм. Бас энэ түүхийн жимээр гээд энэ сайхан дархан хэл номоноор бол олон одоо хэлчтийн тухай энэ сайхан бичиж олон төмөндөө хөргөж хэлчтэй хөргөж явдалт бол энэ их сургуулийн багш түүхэн хооны доктор явсан сүрэндээ бол одоо энэ ах トゥ гийн нэрийн өмнөөс хойсаа бас би энэ Баян зүрх дүүргийн 26 дугаар хорооны ахмадын дарга гэж байна. 2000 гаруй ахмад хариуцж байна. Миний одоо энэ ахмадууд бол 90 дандаа алтан сайхан хүмүүсүүд байд юм байна. Тэд нар бол 60 гавьяат байна шүү дээ. Монгол улсын бүх салбарт ажилласан эдийн засгийн гавьяат байна. Үйлчлэгээний гавьяат байна, ажил дөрийн гавьяат байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн байна. За нэг 3 4 генерал байна бас тэтгэврт гарсан. Манай хэлийн зэргийн командлагч ажиллаж байсан Киламгал хэрхий газрын дараагаар ажиллаж байсан Пүрүдорж генерал байна. Миний дарга бас тэр чинь Москвад хамт суулчаас миний дээр тал Девзастержэнийг хийжсэн юм хүн байгаа. За 40 гаруй хурамдаа байна. Тэгэл одоо ингийн одоо байгууллага сургуулийн захирал за гадаад дотоодод одоо олон газар одоо ажиллажсэн англи хэлтэй, орос хэлтэй, хятад хэлтэй ийм сайхан алтан хүмүүсүүд байна л да. Тэгээд одоо энүүгээрээ бахархаж байна. Ингээд одоо Жавсан сүрэн доктордоо уран бүтээлд их амжилт хүсье. Эрүүл ажил сайн сайхныг хүсэн өрөөё. За би одоо аавынхаа одоо баасан газар одоо сүүлийн 3 жил одоо баасандаа маш их бахархдаг. Тэгээд одоо энэ түүхийн жимээрийн нэвтрүүлгийг үзээд одоо энэ өнөр сэтгэл одоо их хөдөлж одоо их оронж өсгөөд одоо талархаж явдаг хэлье. Тэгээд уран бүтээлд өндөр амжилт хүсье. За Монгол улсын хэлийн одоо баг нь хэлийн хаалган дээр ирээд байна. Манай хэлчид өөрсдөө хүчээр одоо энэ хотгоныг одоо ингээд тогтчулсан. Тэгээ урд хэлийн шугамдаар энэ Монгол улсын хэлийн 999-р тэмдэгт. Энэ 2002 онд одоо байгуулагдсан. Онгоны хэлийн отрядын яг стихийн одоо заставын стих дээр байдаг энэ баг нь байгаа юм. 4000 орчим километрийн участагтаар энэ цементэн баг нь одоо Хятад Монголын хил дээр байгаа. Энэ бол дээд цементэр гэсэн юм одоо Батсуурт юм баг нь байгаамаа. За тэр цаад талын баг нь болохоор хойд хил 3000 гаруй километр участагтаар Орос Монголын хил дээр энэ баг нь байдаг. За энэ дээд тал Монгол улсын хил халдшгүй дархан гэдэг одоо бичсэн байгаа. Энэ яг үндсэн хуулинд орсон ганц өгүүлбэр нэ. Энэ өгүүлбэрийг задлаад Монгол улсын хэлийн тухай хууль одоо гарч батлагдсан. За Базар сад генерал байхдаа одоо энэ хуулийг их хурлаар ороод өргөн барьж одоо хууль сайхан одоо баталгааж ингэж гарсан. Тэрнээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн жил бас Монгол улсын хэлийн тухай хуулинд одоо нэмэлт заалт тодтолууд ингэж орсон. Тэгээ одоо ингээд ийшин гаргадаг сайхан гоё талбай байна. Цаа талд дээр алтын шонхор байна. Тэгээ яг энэ хэсэг бол ингээд хилчтийн тогтчулсан юм хотхон байгаа юм. Тэнд бол волейболын саксын тоглох залуучууд, хилчтийн хүүхдүүд. Тэгээд энэ 26 дугаар хорооны одоо залуучууд ирж одоо тоглох тэр саксны юу байж байна. За цаа талд нь одоо хүүхдүүд нялх яра мөн цэцэрлэгийн насны хүүхдүүд одоо тоглох тийм талбай байна, илс байна. Хүүхдүүдийн одоо хөөрхөн тоглоомнууд ингээд байна. За ингээд жил болгон яг энэ хотхондоор Монгол улсын хэлийн шугамаас тэтгэврт дарсан офицерууд ахлагч нар ирж энд баяраа хийдэг. 9 сарын 17-нд бол хэлийн цэргийн баяр болдог. Өнгөрсөн жил бол 87 жил. Энэ жил бол 88 жил явуулах. Ирэх жил 89 жил явуулна. За ингээд бол 90 жил гэдэг энэ тэг шоуны одоо удахгүй болох гэдэг байна л да. Тэгээ 89 онд бол Булган аймаг энэ Тишгийн хэлийн отряд Гинтэн аймгийн Дадлын хэлийн отрядын 30 жил явуулна. Тэгээд энэ ойдоо бол манай хэлчид бол их одоо ажиллаж хөдөлмөрж хилийнхаа хамгаалтанд их амжилт гаргаж байгаа гэдэгт одоо би итгэлтэй байна. Энэ хоёр хэлийн отрядыг би онцож хэлж байгаа учир нь бол энэ хоёр ангийн захирагчаар 15 жил ажилласан. Булганд 10 жил хилийнхаа заставуудыг байгууллаа. Аймаг орон нутгийнхаа одоо дарга нартаа тухайлбал одоо арднаа дарга одоо маш их тусалсан.
аймгийн дарга, Явзмаа дарга одоо маш их тусалсан, Оюунбат дарга маш их тусалсан, аймгийн иргэдийн хурал, мөн аймгийн тамгын газрын дарга, Дамб ингээд одоо их олон сайхан хүмүүсүүд бүх сумуудын засаг дарга нар одоо энэ ажилд их тусаллаа. Энэ нэгч төгөрөг авахгүйгээр энэ заставуудыг байгуулсан. Тэр үе чи эдийн засгийн хувьд их хүнд байлаа. 90 онд одоо зах зээлийн систем шилжээд Улаанбаатар дэх борд авсан суурьмгүй байлаа. Хилчичиг хүнд байлаа шүү дээ тэр үед. Тэгээд одоо хүнд үед нь ч сайхан үед ч хилээ орхиж явуулбал одоо ингээд тэтгэврийн хугацаанд гарсан да. Тэгээд Гинти аймгийн Килиотер 5 жил аль байхдаа бол 2 заставыг шинээр байгуулсан. Яагаад 2 заставыг байгуулсан гэхээр нутгийн гүнд олон айл малын дунд застав байгуулагдсан. Гарч байгаа хилийн манаа нь бол олон төмний нүдэн дээр хизээ гартын, хизээ буудын, хаагуур үргүйсдэг гэдэг нь ил байгаа учраас хил хамгаалт сулардаг. Тэгээ нутгийн гүнээс явж байгаа хилчид бөгөөд морь муудаж одоо ядарсан юм асуудал гарсан. Энийг далимдуулж одоо зарим нэгэн одоо хүмүүсүүд хилд аваад Оросын хилч саатуулж баригдсан. Оросын шоронд орсон. Тэр үгээр үл барам Оросын цэрэгт эсэргүүцүүлсэн учраас хүн буудуулж нас орж яасан. Тэгээ энийг тасан зогсоохын тулд 2 заставыг одоо хил 40 орчим километрт нүүлгээд тэгээ одоо тэр онон голын застав гэдэг одоо сайхан застав байгуулагдсан хилэн сайхан хамгаалж байна. Амгалны застав гэж байсан бас нутгийн гүн тэрнийг нь одоо нүүлгээд Көмлийн голын застав одоо байгуулсан. За тэгээ тэтгэврт гарах үеч болчих эрчгүүч суларчаас үе тийм учраас эзэн хаан Чингисийн хаан нутагт нэг сайхан мөрөө үлдээгээд нэг сайхан застав байгуулчихъя. Монгол улсын хэмжээнд нэг сайхан загвар застав байгуулъя гэдэг ингээд загвар застав байгуулсан юм. Гоёмсог дайвартай, халуун устай, саавуунтай, цэргийн байртай, галзуухтай, оцоор ахлагчны сайхан одоо контор таслаатай, хувц хүнсний эскалаттай, автомашины гаражтай, явган хүний замтай, иргэн тойрын сайхан хашаатай, тэгээ сайхан зураг самбартай, тэгээ хажууд нь тэр одоо алууны сайхан одоо актуунл өхөр мал нь одоо байхаар өвлжээгийн сайхан хийгээд өгсөн. Төмрийн зогооноос нь сайхан хамгаалаад хийгээд өгсөн. Ийм сайхан одоо үйл явдал одоо 15 орчим жилийн өмнө одоо болсон. Тэгээд энийг манай түүхийн одоо ухааны доктор Явзан Сүрэн өөрийнхөө унаагаар, өөрийнхөө зардлаар их оронч үзэл, тийм хэлч үзлийг одоо гаргаж өөрийнх нь хүүхд талахгүй л одоо албаасан байна. Тэгээ хүүхдээ эргэж тойроод ерөөсөө энэ хилийн одоо энэ хилийн шугамдаар гүйцэтгэж байгаа энэ сайхан офицеруудын, ахлагч нарын, энэ сайхан ажил хийсэн хурандаа нарын, генералуудын одоо энэ олон төмөнд хүргээгээд 1000 улстай ном түүхийн жимээр ингээ гаргаж одоо олон төмөнд өргөн барьсан явдалд их баярлж байна. Ганц энэ ном биш одоо бас ингээ фэйсбүүкээр олон сайхан нэвтрүүлгүүд явдаг. Олон сайхан хурандаа нар ажил хөдөлмөр хийсэн энэ сайхан дарга нар жанччууд одоо энэ өөрийнхөө сэтгэлийг энэ хийсэн бүтээсэн сайхан одоо энэ өнгөрсөн цагтаар хийсэн бүтээсэн юм ингэж хэлж хөргөж энийг нь одоо сайхан бүтээлч хөдөлмөр болгож гаргаж байгаа их баярлж байна. Хүн нэг хувцсыг ингээд үйлдвэрлээд гаргадаг шүү дээ. Үйлдвэр одоо нэг дээлчгтэн модчин өвлийн 100 гэдэг нь хувцс гаргадаг. Тэнцэл ижилхэн энэ Явзан Сүрэн бол өөрийнхөө оюун ухаанаар эрдэнэ чадлаар уурга тарихаар энэ сайхан оюуны бүтээлийг гаргаж байгаа явдалд бол үнэхээр баярлж байна. Ингээд Явзан Сүрэнтэй дахин одоо энэ эрдмийнхэн ажилд амжилт, эрүүлэн аз жаргал, сайн сайхан бүхнийг одоо хүсэн өрөөж байна. Ингээд хайртай баярлалаа. Эх орны минь торгон хэл одоо миний очиж 999 дэх баг нь энэ ард байна. Тэгээд эх орны минь торгон хэл эх орн мэн тэр ширхэг чадвараас эхэлнэ. Тэгээ Монгол улсын хэлээр 30,000 км явсан байлдагчийн ээжийн хичээл зүтгэл өнөөдөр ингээд энэ шинийн аймны бэлэг цай өдөр бас энэ хүмүүсийн сэтгэлд нийцж чинь гэдэг нь өөрөө их сайхан. Тэгээ таньдаа их баярлалаа. Зүтгэсэн минут, секунд, цаг, өдөр, хоног 40 жилийн бүх одоо энэ хугацаанд танд халуун талархал илэрхийлье. Тэгээд бас дүүгээ танилцуулаад энэ сайхан одоо эх оронч гэр бүлийн сэтгэлийг хүн ер нь урмаар тэтгэж гэж би боддгийг. Тэгээд мэдээж энэ том ажлын ард гарахад зовлон жаргал зөндөө байсан. Гэхдээ өнөөдөр энэ шинийн 8 бэлэг цай өдөр энэ сайхан хүмүүстэй уулзаж ийм сайхан урам аавна гэдэг нь цаашаа хийх одоо олон ажлын ард гарах тийм сайхан урам өглөө гэж бодож байна. Тэгээ баярлалаа тааштай. Баярлалаа. Хэлчин хүн л байдаг юм байна. Монгол улсын хэл 50 байг.
аюулыг сүрсэн хөрслөг бор хилчдээ мартахвэ үигээ төгсөн нутга хамгаалж хугацаагүй ядвнаас тэд шантрагвэ урд тайга бодон төгөө Сэрэмжалтаагэ Монголцох тайсны сүрийг дарсан өвгөн буурал хилчдээ мартахвэ өвдүүд зүлтэйсэн газар шорроо Өдгийтэй үрээсэн илүүтэй хайрлсан ёо Урд тайга бодон төгөө Мэмэн зогхстон Гуа мулгч тэд Сэрэмжалтаагэ Алдран дурсах журмын олон нөхдөө дурся Зүутэндээ чамаасан дархан хийлээ Зүрхэндээ тэ чавдгийма Урд тайга бодон төгөө Христон Гуа мулгч тэд Сэрэмжалтаагэ